Сүбүрлиг ээж Дорнод аймаг цогийн Чимбат эдэнтэй Танангард Бооч эдэндээ их хөргөө 10 тогтолтын тоглолт энэ бол үлчил Сүбүрлиг дээр хоёр баг анх удаага нэг тоглолт нүүр тулж байна. Ингээд тоглолт өнгөрчлөө Сэрэндаавгийн Азрын амжилтаар Батагийн мөнх бол ээж тоглохоор амжилттай олгож байна. За гардуудын хувьд бол лигийн эхний тоглолтод хожид байгуулагдсан байсан бол 10 ядаж хүлээчээд байсан. За үүний дараагаар мөн Сэрэндаавгийн Азрын Асын дэшилтэй онцтой боллоо. За тоглолтын 1-р үед гардууд үнэхээр өндөр хөвтэй тоглохоонуудыг үүсгэж байсан. За харин юмдад 10 баг Жордан Маккой гэж шилдэг Легонорыг авчирсан байсан. Жордан Маккой өдөр бас сайн тоглолт үзүүлсэн. Дахиад Сэрэндаавгийн Азрын Асан дэшилтэй онцтой. За Азрын тоглолтод холын зам 6 шилдэгтэй онцтой олгож шилдэг тоглолтыг үзүүлсэн бол Ууганбаяр за энэ өдөр мөн шилдэг тоглолттой байсан. Тэгэхээр 23 тоглооныхаа 12-ын амжилттай олгож өндөр хөвтэй тоглосон. За мөн багийн шилдэг олондоо төлч Ганбаатарын их баяр олуулсан жирэ мастер 59-52 болж төвсөн 64-61 байсан энэ удаад Батагийн мөнх бол 3-р төвчлөг ингэж тавьсан. Тоглолтын ноо найрцаг 67-61 болгосон. За өнөөдөр 10 дугаас биелгэн өнөөдөр бас гой оролтуудаар үзэгчдийг хүргэж байлаа. За энэ удаад дахиад Азрын амжилтаар Цэрэнбаатын ээж тоглохоор 74-67. За ингээд тоглолтын үзэгчдүүнтэй ойртуулаад ирсэн Даавдар мөнх төвчгийн тоглохоо 78-80 болж байна. 2 орны зүрхтэй байсан удмаар Ганбаатарын их баяр гой оролтыг хийсэндээ энэ удаад за шийдвэрлэх чухал үед бас ихэнх тоглохоор Ганбаатарын их баяраа дамжиж явж байсан. За ингээд 85-82 байна. 3 орны зүрхтэй Батагийн мөнх болтын оролт алдаатай амжилттай болсон. За гардуудын өдөр үнэхээр гой тоглолтыг үзүүлсэн. Тэд бол Легонор тоглолтчдод Монгол тоглолтчдоор тоглож байгаа. Үүний дараагаар Ганбаатарын их баярын гой тоглолт амжилттай болж байна. 89-85 удмаар 89-87 байсан энэ удаад Сэрэндаавгийн Азрын шийдвэрлэх үеийн шийдэлтийг шийдсэн оновчтой болгосон. 91-87 болгож байна. Удмаар 91-87 байсан мөнх төвшин шийдээд 3 шийдээд 91 болгож оноог ойртуулад ирсэн. За ингээд удмаар 93-2 байсан 7 секундэд довтлсон энэ удаад Батлымын тоглоом онцгойлоо Танангардаг өдрийн 2 дахь хожтой инфо байгуулсан бол их хөргөө 10 дахь өдрийн 2 дахь хожигтой үлээж байна. За ингэснээр Дорнод Танангардуугаас Ууганбаяр 29 оноо 11 самбараар бага тэргүүлсэн. Азуур 27 оноо, Мөнх Болд 21 оноо 12-оор самбар авч. За 3 тоглогч нь 20-оос дээш оноо авсан байна. Их баяр 8 оноо 5 самбар 4 оноостой дамжуулаад Цэрэнбат 6 оноо 14 самбар, Дорж Тавг 2 оноо 7 самбар авчээ. Харин 2 дахь хожигтой үлээсэн их хөргөө 10 дугаас Ширгэн Легонор Жордан Маккой 22 оноо 20 самбар, Мөнх Төвшөө 22 оноо. За тэгээд Билгүн 17 оноо 7 самбар, Батбим 14 оноо 17 самбар, Мөнх Бод 10 оноо 10 самбар, Гүр Базар 5 оноо 2 самбараас өмнө автыг үзүүлсэн хэдэж харамсалтайгаар инхүү 2 тоглолтод хожиглох үлээлээ. Өнөөдрийн 2 тоглолт Батраймаг Соронзонбаатар эзэнтэй хасын хүлгүүд үнэн бүрэн эзэнтэй Синтото Арслангуудын тулаан эхэлсэн аваргууд Сүбэрлигт анхныхаа тоглолтыг хийж байна. За ингээд тоглолтын ихлийг баян холбооны олж Сэргэлэн тун гайхалтай тавьсан. Сэргэлэнгийн Асын дэшилт онцтой болсон. За Сэргэлэн эхнээсээ маш гайхалтай тоглолтыг үзүүлж байлаа. Үүний дараагаар Билгүн мөмгийг дастаад Билгүний энэ өдрийн ихний слэм данк байлаа. За ингээд бид нэг маш гоё слэм данк Билгүр гохоо Борглын Бацолбоо ямар мэдрэмжтэй татсан бэ? Маш гоё зүүн татж байна. За эдгээр багууд бол өнгөрсөн өдрөд Синтос Арслангууд лигийн сүүл мөрөж байсан бол хүлгүүд бол лиг даваргаж байсан багууд. За гэхдээ тоглолтын өсөлтөндөө Синтос Арслангууд бүр онооны хамгааллаар тоглолтыг үргэлжлүүлж байсан. За энэ өдөр аваргуудаас Атганбаатарын Сэргэлэн Саксумгийн олон жирийн мастер энэ залуу үнэхээр тоглолттой оролттой гой гой байсан. За энэ залуу төгс Батмүхийн дамжуулаар Тамцтын гоёор тоглохоо байсан. Энэ бол гоё дамжуулт байлаа. Улмаар 47-49 байсан Батөвшингийн Билгүн болоогтоод улмаар 100 гараар авчтай стандарт хийж байна. За ингээд тоглолтын тооны хацааг тэнцүүлж байна. За энэ Арслангууд энэ өдрөд үнэхээр өөр болсон гэдгийг тоглолтод харуулсан. Үүний дараагаар багийн шинхэн Легонор тоглогч за Кайр Ранд тоглоом амжилттай болсон бол үүний дараагаар дахиад Сэргэлэнгийн нэгэн гоё оролт байлаа. За ингээд Сэргэлэнгийн шоу хийсэн тоглолтын 3 дугаар үеийг нь дахиад Сэргэлэн нэг оролтыг Торн Волкриодоос тоглосон. Тоглолтын оноо цаг 63-62 болгоо. За нэлээд олж ирсэн оног дахиад Сэргэлэн мөн 3 дараас үнэхээр гоё тоглолтыг хийсэн. За энэ бүр топ тоглолт энэ байна. Тиймэрхүү тоглолт байлаа. Сэргэлэний тоглолтод 16 тоглолтынхаа 10-ыг нь амжилттай олж өндөр хөлтэй тоглосон байна. За харин багаас гол тоглолттой байсан тоглогч бол мэдээж Крис авсан өдрийн 20 трипл даблыг гүйцэтгэсэн байгаа. За түүний 18 оноо 10 самбар 11 оноотой дамжуулсан үзүүлэлтэд трипл дабл гүйцэтгэсэн бол мөн Синтос Арслангуудаас Торн Ватер маш гайхалтай байсан. За өрнөл
маш чухал үед дамжуулдаг Брүцерингийн нуны цаашид дамжигтай болж байна. За ингээд 4-р энэ төсөл үеэс харж байна. Крис Давсон алдаатай оролтыг хийгээд тоглолтын оноо харьцааг тэнцүүлээд ирсэн 92-92 болж тэнцүүлсэн улмаар 94-92-оос өрнөд эцсийн шилдэг баг ингэж хийсэн дээ. Улмаар 42 секундыг үдээд 97-2-2 болгосон улмаар аваргууд их үлдээ тоглолтод харамсалтайгаар Синтоза Арслангууд хожигдож байна. За ингээд Синтоза Арслангууд энэ үлрэлт хүчрхэг байгаа гэдгээ батлаарууллаа. Өнгөрсөн удирлын аваргуудыг 98-92-ийн харьцаатайгаар буулгаа авч энэ удирлын 2 дахь ялалтаа инхүү байгуулж байна. За ихтэй Синтоза Арсланбаг 2 хожиж 4 хожигсон гэсэн амжилттай одоогоор явж байгаа. Торон Воскол эднээс 28 он 19 самбар, Крис Давсон трипл дабл төлөвлөсөн бол Нэмбор 12 оноо 3 самбар, Брүцер 11 оноо, Бадрас 10 оноо. Өрнөв 6 оноо 2 самбарыг тооцоос авсан байна. Зарим СБ хасын үлгүүд угаас сэргэлэн 26 оноо 7 самбар 7 оноостой дамжуулаад Бимторж 18 оноо, Отомух 15 оноо 5 самбар, Бэлгүн 14 оноо 7 самбар, Кайри Рэнд 11 оноо 15 самбар, Дорцрун 6 оноо авчээ.